объектын болон ой харин галт төмрийг унтраах үйл ажиллагаа нь нөхцөл байдлыг үнэн зөв тодорхойлсноор галт төмрийг унтраах шийдвэрлэх чиглэлийг тогтоож хүч хэрэгслийг цаг алдгүй төвлөрүүлэн байрлуулж галт төмөр унтраах аврах анги аврагч гас нөхцөлийн харилцан ажиллагааг өдөртөн зохион байгуулах бие бүрэлдэхүүний гал унтраах тактикийн сэтгэлгээ мэргэжлийн ур чадвар сахилга бат идэвх санаачлагаас шууд хамаарна. Аянд нүргэлхэд аюул зарлаж томилд өгөхөө. За, зөв шугам 20 м. Салаа учиртай ажлын шугам тусдан 20 м. Дээрээс Б, дээрээс К шуутай. 1 2-ын номер. Тэр тухайн объект руу 3 4-ийн номер. Хамгаалалт дээрээс К шуутай тийш. Сахаад галт төмөр гарсан газар хүрэлцэн ирмэгц галт төмрийн нөхцөл байдалд үнэн зөв үнэлгээ өгч гал унтраах дархалтанд бэлтгэх буюу урдчлан дархалт хийсний дараа бүрэн дархалтыг гүйцэтгэнэ. Галт төмрийн нөхцөл байдлыг тодорхойлох нь тухайн цагийн байдалд үнэлгээ өгч галт төмөр унтраах аврах анги хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэр гаргахад чиглэгдэнэ. Галт төмөр унтраах дархалт гэдэг нь хүн хүч галт төмөр унтраах бодис техник багаж хэрэгслийг нэгтгэн төвлөрүүлж галт төмрийн голомтод хүргэх бэлэн болгохыг хэлнэ. Манай онцгойхон энэ цагийн эрхийг дайчдаа. Гал унтраах хоолой төв шугамыг дэлгэж салаа бэлчрийг байрлуулан хоолой хушуу зэрэг гал унтраахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлэн болгосон байх. Хөөргийг ажлын байранд бэлтгэж залгасан байх. Гал унтраах хоолой шугамыг дэлгэж хушууг залгаж хөөргөний даралтын тотгонд холбох. Галт төмөр гарсан газар хүрэлцэн ирэхэд нэгэн зэрэг хэд хэдэн чиглэлд галт төмрийн хайгуулын ажиллагаа хийх шаардлага гарвал хайгуулын хэд хэдэн хэсгийг зохион байгуулж ажиллаулна. Манай онцгойхон энэ цагийн эрхийг дайчдаа. Эрхийг зоригт манай онцгойхон эгэл олныхон итгэл даврагчдаа. Галт төмрийн голомтод нэвтрэхдээ төсөрс дэлбэрэх, хордуулах, нуралт үүсэх, цахилгаан гүйдэл бүхий тоног төхөөрөмж, цахилгаан шугам сүлжээний байдал, хялбар авалцсан асах шингэлэг, төсөрс дэлбэрэх бодис, шатамхай хий бүхий байр, тасалгаанд ил гал хэрэглэхгүй байх. Харин утаа, хорт хий бүхий өрөө тасалгаануудад хорт хий утаанаас хамгаалах багтаагаар хайгуул хийх бол буруу буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Шатаж буй өрөөний хаалгыг онгойлгохдоо халуун хий дүлэн төлөгдөхөөс сэргийлж аюулгүй байдлаа хангах шаардлагатай. Хортгийн утаанаас хамгаалах багны хэсгийг нэг төрлийн багтаагаар 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж шаардлагатай тохиолдолд галт төмөр унтраах удирдлагчийн шийдвэрээр хэсгийн бүрэлдэхүүнийг 2-оор нэмэгдүүлэх. Хортгийн утаанаас хамгаалах багны хэсгийн дарга нь аюулгүй хэсэгтэй байнгын холбоотой байж түүгээр дамжуулан галт төмрийн нөхцөл байдал болон өөрийн үйл ажиллагааны талаар галт төмөр унтраах удирдагч хэсгийн дарга шалган зааварлах хэсгийн дарга нарт илтгэж байх. Аврагч галс нөхч нь галт төмрийн голомтод үүрэг гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцас гар багаж хэрэгслээр бүрэн хангагдсан байна. Галс нөхчийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцсны иж бүрдэлд хамгаалтын дуулан малгай, дотуур ноос малгай, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцсны цамц, өмд, гутал, бүс, карбин, хоолойн дэгэ, сүх, гар чийдэн, гар хушуу болон хортгийн утаанаас хамгаалах баг хамаарна.